Яг энийг нийчвэл би нөгөө анх баг багтаа авч байсан, нэгэн цагт авч байсан тэр их асар эмзэг тэгээ сул дорой мэдрэмжийг авчна. Тэгэхээр энийг мэдрэхгүй тул би хамгийн хүчтэй хүн болно гэд гадагшаа маш их тэмүүлэлт болчихдог. Гадагшаа амжилтын ингээд тэмүүлэл асар өндөр болчихдог тий. Тэгээд зогсолт хийчих юм бол бас тэр мэдрэгдчих гээд байдаг учраас завгийнхаа циклд орчдөг. Тэгэл хүн харахад би завгүй. Үндэ тэр чинь өөрөөсөө цогтаагаад байгаа тий. Тэгээд бид нар энийг гал унтраагч, гал сунагч гэж нэрлэдэг. Олон төрөл байгаа. Тэгээд заримаас нь ингээд дурдах юм бол бусдыг буруутгах бол нэг төрөл нь. Энд хэцүү байвал тэнд буруугаа чихчих юм бол тэгээд асуудал шийдэгчиж байгаа байхгүй тий. Гэтэл энд нэг төр зүрийн арга заах механизм. Тэгээ архиар одоо хартаа хэлдэг янзын юм дондох байдлаар, завгүй дондох байдлаар. Тэгээ одоо бол ингээд технологийн допамин тий одоо сошиал медиад ингээд дон гэж байнгын мэдээлэл. Тэгээ 100 ингээд 7 сард 8 сард ингээд амардаг ш зогсолт идэг штэ. Зогсолт тэгэл ирсэн ч юмстай. Үнэхээр хэцүү байсан. Би бүр ингээд өөртөөгөө байж чадахгүй тавчтаад ингээд бүр ингэсэн тий. Би ч гэсэн өөрөө тийм байсан. 10 жилийн өмнө чинь завгүйгаараа өөрийгөө тодорхойлцсон те нөгөө сул дорой мэдрэмжээс айгаад тэгэд энэ тохиолдолд нэг л шийдвэр гаргах хэрэгтэй юм л. Таниад би энийг зогсооно.